Энэ өдрийн мэндийг хүргэе. За эхлээд хөдөө аж ахуйн яамнаас асуучих. За авсан одоо яг энэ тариаланчдын холбоо тариаланчдаас авсан мэдээлэлэр бол ургац одоо Улаанбаатар хураан авалт 59%-тай, төмс 76.3, хүнсний ногоо хураалт бол 56.4, малын тижэл 32.3, тосны ургамал 23.6%-ийн гүйцэтгэлтэй байна. Тэгэхээр энэ жил бол одоо угаасаа ургац хураалт бол хангалттай түвшинд байж чадахгүй, нөхцөл байдал бол нэлээд амаргүй байгаа. Тэгээ одоо ярьж байгаагаар бол 100 мянган тонн хүнсний буудаа дутагдах ийм тооцоолол байна гэж байгаа. 150 мянга болоод нэмэгдсэн байна, тийм ээ. За тэгэхээр дотоодын хүнсний хэрэгцээнд нэг жилд нэг ойролцоогоор 231 мянган тонн гурил хэрэгтэй байгаагаас за буудаанд шилжүүлэх юм бол 320 мянган тонн буудаа хэрэгэлдэг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо хөдөө аж ахуйн корпорац дээр 188 мянган тонн дотоодын буудаа нөөцтэй байна. Тэгээ иймд эх хонд гэхэд 132 мянган тонн буудаа дутагдахаар нөхцөлтэй байна. Тэгэхээр энэ дээр хөдөө аж ахуйн яам яг одоо ямар одоо ажил төлөвлөж ажиллаж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт зуудын эрсдлийн улмаас хорогдох энэ магадaltaй малын зуудын нөлөөлөл бол хонь толгойд шилжүүлэхээр дунджаар 5.2 сая хонь хорогдох эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан байна. Энэ эрсдлийг бууруулах үүднээс энэ тижээлийн нөөц цаашид бэлдэх боломжтой хэмжээ за хангамж тулгуурлаж байгаа энэ хээлдэгч мал хээлдүүлэгч малтайгаа одоо авч үзэхэд энэ эрс суваа малыг мах бэлтгэлд оруулах гарц байгаа болов. Энэ дээр ер нь хөдөө аж ахуйн яам ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ гэж хэлмээр байна. Яг одоогийн нөхцөл байдал дээр бол яг одоо мэдээ харж байхад бол малчид зах дээр одоо өхрийн мах их орж ирж зарж байгаа юм шиг боловч удахгүй дотоодын хэрэгцээ угаасаа хангадаад ирнэ. Тэгэхээр нэлээд бухимдал үүсэх юм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр яамны одоо бас энэ эрсдлүүдэд одоо яг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? За тэгээд энэ дутагдж байгаа хүнсний буудаан нөөцийг бүрдүүлэхэд урамшуулал харах юм бол одоо үндсэндээ нэг 20 орчим тэрбум төгрөгөл байхаар харагдаж байна. За энэ ингээд бол он тусад бол дуусах байлгүй. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ гэдэг нэг төлөвлөгөөг сонсчээ. За хоёрдугаарт сангийн орлогын өсөлт нэмэгдсэн байгаад байгаа. Энэ ажил эрхлэлтийн тоо өссөн тоо нэмэгдсэн үү эсвэл энэ дундад цалин өснө үү гэдгийг нэг мэдмээр байна. Энэ жин альталтаа нэмэгдэж байгаа вэ гэдгийг асуумаар байгаа. Яг бодит төсөөллөөр бол харах юм бол биелэлээ бол орхооргүй харагдаж байгаа. Төсвөөс олох датаас за хөдөө аж ахуйн сайд. За бид өнгөрсөн зуудын сургамжаас дүгнэлт хийж ажиллаж байгаа. Тэр үед 9.2 сая толгой мал бид алдсан. Тэр $1 хохирол учирч байсан. За энэ дээр дүгнэлт хийгээд бид малны одоо махны экспортон дээр идэвхжүүлэлт арга хэмжээг авсан. Өнөөгийн байдлаар дэлхийн одоо 17 орнд манай мал мах экспорт явж байна. Монгол улсын махны үйлдвэрүүд бүгд одоо тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар бид нэг $160 сая мах экспорт гаргаад байна. Оны сүүл гэхэд нэг $300 сая давчхаар юм төлөв байна. Нийт хийгдсэн гэрээ 142 мянган тонн буюу хонь толгойд шилжүүлснээр 7 сая хонь экспортлох ийм төлөвтэй байна. За ялангуяа зуудын эрсдэл өндөр баруун аймагуд дээр мал бэлтгэлийг маш эрчимтэй зохион байгуулсан үндсэндээ малчид борлуулах малаа үйлдвэрүүдэд нийлүүлээд бараг дууссан байна. За хатан тижээлтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг зүүн бүсгүүдэд зохион байгуулж газар олголт хадлагын тасгуудыг гаргах ажлуудыг салаануудыг гаргах ажлыг зохион байгуулсан. Ингээд өвс тижээл зүүн баруун тишээ эрчимтэй ачигдж зөрөөд мал наашаа төвийн бүс рүүгээ татагдж байгаа. Буюу бид эрсдлийг алуулах багасгах чиглэлийн ажлууд амжилттай хийгдсэн. Тэгээ гол зүйл бол мал махны экспорт. Энэ нь бол малчдаас нэлээд дэмжлэг авч байна. Яагаад гэвэл экспорт нь гарснаар махны үн нэлээд боломжийн тогтож байна. Малчтын орлого буюу энийгээ дагаад өвс тижээлээ бэлтгэх эдийн засгийн нөхцөл байдлаас бүрэлдэж байна. За ургацтай холбоотой дутагдлыг бид мэдээж импортоор нөхөөс аргагүй.
Тэгэхээр хууль эрх зүйн орчингоор их бодолтой оролдох хэрэгтэй. Энд бас бодлогын алдаа гарсан. Улаанбаатарын тариалт 100 мянгаар 2 жил дараалал унлаа. Энэ яг ургацын дундчдад тааруулаад 150 мянган тонны баланс Улаанбаатарын хэрэгцээ дутна. За энийг нөхөхийн тулд бид нэр эхний ээлжинд дотооддоо байгаа бүх Улаанбаатарын худалдан авалт үндсэндээ хийгдээ дуусч байна. Таны мэдээ нэлээд өмнөх мэдээ байх шиг байна. Одоо нэг аж ахуй нэгжүүд дээр нэг 2000 гаруй тонн Улаанбаатар үлдсэн. Бус нь бүгд үйлдвэрийн хашаанд буугдаад агуулгад хадгалагдсан. 23-ны байдлаар нийт 216 мянгаад Улаанбаатар тархиснаас 239 мянган тонн үр тариа. За 9.9 мянган гаагаас 101.1 мянган 4 мянган тонн төмөс, 13.3 мянган гаагаас 176.4 мянган тонн бусад хүнсний ногоо. За малын тэжээл 32.6 мянган гаагаас 78.5 мянган тонн, тосны ургамал 47.2 мянган гаагаас 22.2 мянган тонн ургас тус хураан авсан. За ургац сураалт төмөс Улаанбаатар ургац сураалт үндсэндээ дууслаа. Өтрмийн ажлууд үндсэндээ дууссан. Нийт 31 мянган цэрэг албан хаагчид, оюутнууд хөдөө аж ахуйн газрын ажилд ажиллалаа. Ямар нэгэн одоо хил ам байхгүй, аваар осол байхгүй, ургацыг бүрэн хурааж холбогдох одоо үйлдвэрүүд Улаанбаатар нэг тариалан эрхлэлт дэмжих сан буюу одоо манай хөдөө аж ахуйн корпорац агуулгуудад бүрэн одоо тээвэрлэгдэж очсон. За ингээд тариалангийн бүс нутагт 10 сарын 13-наас 16-ны өдрүүд орсон засны нөлөөгөөр тосны ургамал болон тэжээлийн таримлын хураалт болсон 3-4 хоног саатаж байна. За энэ 7 хоног бол таатай байна. Энэ хугацаанд багтаад үндсэндээ газар тариалангийн жилийн одоо төлөвлөгөөт ажил энэ 10 сарда багтаж 11 сарын 1 гэхэд бүрэн дуусна. Ямар нэгэн эрсдэл буюу хүндрэл учрахгүй. Тэгэхээр дутаг Көөсөд гүцээж ярилээ. үйлдвэрлэл дутагдах Улаанбаатарыг бид нэр эхний ээлжинд энэ жилийн гам буюу бас халдтай холбоотойгоор нөгөө талаас Улаанбаатарын чанарын ахиц их гарсан. Илүү цавуулаг их сайжирсан. Энэ дотоодынхаа Улаанбаатараар бид гурил үйлдвэрлэлөө шахаад дутж байгаагаа бид нэр гурилын үйлдвэрүүдэд квот болох замаар импортоор хангана. За мөн шууны үйлдвэрлэл нэлээд их томорсон. Манайх Монгол улс үндсэндээ өндөгөө 100% дотоодоо хангаж эхэлж байна. Жилдээ бараг 60 мянган тонн Улаанбаатарыг тэжээлж хэрглэж эхэлж байна. За мөн гахааны аж ахуй байна. За мөн сүү бусад энэ эрчимцэн мал аж ахуй дээр энэ үр тарианы хэрэглээ эрсний бас нэмэгдэж байгаатай холбоотойгоор Атрын 4-р аяныг эрчимжүүлэх нөгөө 200 мянгааг талбайг олголт тэжээлийн таримлыг нэмэгдүүлэх юм бодлогыг бас орон нутгуудтай хамтраад ажлуудаа явуулаад эхэлж байна. Тэгээд эх жилээс нэлээд тариалт нэмэгдэж энэ дутагдлыг бид нар дотроосоо хангах болцоо бүрдэнэ. За гурилын үйлдвэрүүдэд Мантхыг шийдвэрлэе. За яг хоо та бол эрсдлүүдээ бас уулна бодиттой хэлвэл бид нар бас энд төсөв дээр чинь бас яаж дэмжиж ажиллах вэ гэдэг талаар уулна нээлттэй ярмаар байгаа даа. Яг миний авж байгаа мэдээллээр тариаланчдын хэлж байгаагаар бол үндсэндээ гангийн улмаас одоо энэ дараа оны тариалтад шаардлагатай Улаанбаатар төмсний үрийн нөөц бүрдүүлж чадхааргүй байгаа. Одоо бол үр тариа төмс хүнсний ногоо хураалтад сая бол ажиллах хүч хомс төдийлөн одоо энэ авсан цэрэг оюутнуудын ажиллах хугацаа бол богино байсан учраас хүндрэлтэй байсан гэдэг талаар бол ярьж исэн. Тэгээ одоо та бол одоо болноо. Бид нар одоо ямар ч асуудалгүй гэсэн хариулт өгөх шиг байна л да. За тэгээд хүнсний хангамжтай би түрүүн асуулт асуусан. Өнөөдрийн байдлаар 188 мянган тонн дотоодын буудаа нөөцтэй байгаа. За эх он 132 мянган тонн буудаа дутагдахаар юм байна. Ямар одоо энэ гурилын Көөсөд хариулъя. за манай тариаланчид аж ахуй нэгжүүд уламжлаараа өөрсдийнхөө үрийг хадгалж үлддэг. За гангийн нөхцөл байдалтай холбоотойгоор ургац алтан газруудад үрийн асуудал хүндэрнэ. За ингэж тооцоод бид сая энэ жилийн ургацаас үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдээс одоо сонгочлуулалт чанар байдлын үнэлгээнд хийгээд нэг 10 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлсэн байгаа.
Тэгэхээр энэ 10,000 тонн үртэйгээ бид эрхчлэлийн тариалтыг амжилттай явуулах бүрэн болцоотой. Энэ жилийн нэг онцлог бол намрын чиг их өндөр буюу уран шигшийн ажил нэлээд сайн хийгдлээ. Эрхчил бид нар нэгэнд хууль эрх зүйн орчин засагдсан тул эрхчил бол Монгол улс Улаанбаатарын тариалт бол эрс идэвхжих юм ерөнхий төлөв байдал үүсэж байна. За төмс хүнсийн ногоон дээр үрийн шинжил зайлшгүй байгаа. Ялангуяа төмсөн дээр бид нар нэг тодорхой хэмжээний их усүр тавиад энэ хүнсний болон үрийн будаан нөөц бүрдүүлэх ийм чиглэлээр бид нар жоохон төсөв тавьж. За мандахын шинэ тодруулъя. За. Тэгэхээр түрүүний хэлжсэн 132,000 тонн буудаа эх хонд ерөнхийдөө дутагдахаар тооцоолтой байна. Би одоо энэ хөдөө аж ахуйн корпорациас 3 хоногийн өмнө уцтаж бас мэдээлэл авсан. Тэгээ гурилын үйлдвэрүүд дээр энэ гурилын үйлдвэртэй үн өсөхгүй гэдэг доктортой байдлын гэрээ ер нь хийгээд энэ квот өгөх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ гэдгийг дахиад тодруулж асууя. Хоёрт нь тэр сангийн орлогын өсөлтийг нэг хилээд өгөөч. 6.1 их 80 байхаар тооцсон байсан. Тэгээ энэ ажил эрхлэлтийн тоо нэмэгдсэн үү эсвэл дундад цалин өснө үү гэдэг дээр нэг асуучаад тэгээд хариулт тодруулъя. За инквесэд хариулъя. Гурилын үйлдвэрүүдэд квот олгож байгаа. Нэг талаас, нөгөө талаас гурил үйлдвэрлэл шаардлагатай Улаанбаатар бүрдүүлэхэд зориулсан хөнгөлтэй зээлийн бид нар арилжааны 10 банкудтай ирээд тэр болцоог нь бас нээж өгч байгаа. За энэ хэмжээнд л одоо гурилын үйлдвэртэй бид нар харьцаж байгаа. За гурилын үйлдвэрүүд маань ялангуяа энэ тээврийн зардалтай холбоотойгоор үн өндөр гараад байгаа Баруун Таван аймагт бөөнийхөө төвийг нээсэн. Тэнд үйлдвэрийн үнээр Баруун Таван аймагт дотоодын гурилын үйлдвэрүүд бөөний борлуулалтыг хийж эхэлсэн байна. Тэгэхээр гурилтай холбоотойгоор тийм үнийн өсөлт яамны зохицуулалтын зүгээс бол гарахгүй. Тэгэхээр энэ дээр хаанаа бас хяналт тавиад ингээд ажиллахад бол гурилын нийлүүлэлтэнд санаа зовхон байхгүй. Энэ жилийн цагаан сараа бид нар Монгол Улаанбаатараар хийсэн гурилаараа хангалттай хийн. За хаврын жоохон дутагдлыг бид нар импортын квот гурилын үйлдвэрүүд Сангиамнаас гамбаттар Санжадорч 8 номер. Сангийн Санжадорч за гишүүний асуултанд хариулъя. Сангийн гэдэг нийгмийн даатгалын сангийн орлогыг ярьж байна гэж боллоо тий. Нийгмийн даатгалын сангийн орлого бол ингэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар за гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны саналаар бол тоон бол баг тэр чигээр орж ирсэн байгаа. За ер нь бол манайх бол нөгөө татвар дээр бас нөгөө хувь хүний орлогын татварын нөгөө мэдээлэл байдаг учраас тэр мэдээлэлээр давхар шалгачтай. Тэгэхээр улсын хэмжээний нийт цалингийн сан бид нар тооцож гаргаад за эндээсээ бол эрхчил бол жил болгоныг 15 орчим хувиар бол энэ нэмэгдээ явуулдаг. Тэр тооцоогоо нэмж оруулаад за тэндээсээ шимтгэлийн хэмжээ бол хэд байх вэ гэдэг тооцож. Тэгэхээр татвар бол нөгөө шимтгэлийн дараах үлдсэж байгаа хэсгээс тооцдог. Шимтгэл бол эхлээд авдаг учраас арай өөр тоогоор тэднийх бол зөрүү нь гарч ирдэг. За манайх бол нийгмийн даатгалын орлогын бол нэг орлого нэмсэн нь бол зүгээр хүүгийн орлого байгаа. Арилжааны банкнд хадгалах хүүгийн орлого. За мандахын шинэ тодруулъя. За яг би ингэж асуух гээд байгаа. Энэ одоо яг бодиттой нэмэгдэл байж чадхааргүй харагдаад байгаа байхгүй юу? Одоо эн чинь төсвийн орлого угаасаа буурах эрсдэлтэй байна штэ. Тэгэхээр энэ нөгөө улсын төсвийн олгох датаас чинь өөрөө 1.4 гээд их 80 байгаа. Тэгэхээр энэ төсвөөс олгох датаас чинь одоо яг яаж олгох юм бэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ өөрөө ингээд тэтгэврийн бид нар нэмэгдэл байтугай энэ цалин багш эмчнэрийн цалингийн асуудлыг нэмэх талаар ярьж байгаа. Тэгэхээр яг энэ бодиттой нэмэгдэж чадах уу? Инфляцтай уялдуулаад тэтгэврийг нэмэх асуудлыг төсөв дээр ингээд төлөвлөө тавьсан байж идэг. Тэгэхээр энэ улсын төсвөөс олгох датаас чинь өөрөө яг бодиттой олгохгүй гэсэн л асуулт асуух гэдэг юм л да. 8 номер Санжадорч хариулъя.
За санжаадорч сангийн гишүүний асуулт нэмж хариулъя. За тэгэхээр 1.4 их найдын дотоос бол их эрхчил өгөхөр байгаа. А гэхдээ бол нөгөө хуулиараа бас төр ингээд хариуцсан гэсэн ийм зардлууд байгаа гэдэг. Жишээ нь цэргийн тэтгэврийг бол цэргийн албаагч бол тэтгэврт чимтгэл төлдөггүй. А тэтгэврт гарсныхан дараа тэтгэврийн улсын төсвөөс өгдөг. Энэ зарлуудаа оруулаад тооцоолоор цаанаа нь бол 300 орчим тэрбум төгрөг бол төсвөөс бол цэвэр алдагдалтан зориулж татаас бол өгч байгаа. А одоо хэрвээ тэтгэвэр нэмэх юм бол шимтгэлийн орлого маань хязгаартай учраас орлогын нэмж бид нар одоо тэтгэвэр нэмж бол болохгүй. Тийм учраас дахиад энэ датаасаа нэмэхээс л өөр аргагүй болно. Хэрвээ 8 бүгдээр гэх юм бол 126 тэрбум төгрөг датаасаа нэмнэ. За тэрнээс дээш гэх юм бол 10 бүгдээр нэмэх юм бол өшөө дахиад 250 орчим тэрбум төгрөгийн датаас нэмэл явахаас аргагүй болчих. За цалингийн хувьд бол хэрвээ цалингаа нэмэх юм бол бас инфляцтай яаж нөлөөлөх үү гэдэг тооцоо давхар бол хийгдэх ёстой. Тэр нь төсвийн өрөөний мэдгэл дээр бас орох ёстой. За одон тэсэд асуулт асууя.